Одоо бүгдээрээ бодлогоо хамтдаа бодцгоё. Бодож явах явцдаа хүүхэд бүр өөрсдийнхөө дэвтэр дээр бодсон бодолтойгоо тулгаад алдаагаа засаад яваарай. За, биднэрт өгсөн бодлого маань трапецийн дундад шугам нь суурьуудын нийлбэрийн хагастай тэнцүү ба суурьудтай параллел болохыг батлаарай гэсэн. За, хамтдаа бодолтыг харъя. Е Д вектор дээр нэмэх нь ДЦ вектор, нэмэх нь С вектор. За, эдгээр гурван векторын маань нийлбэр векторуудыг нэмэх олон өнцгтийн дүрм ёсоор Е F вектор гарах нэ. За, дараа нь Е А вектор дээр А Б вектор нэмдэг нь Б F векторыг нэмбэл мөн адил векторуудыг нэмэх олон өнцгтийн дүрм ёсоор нийлбэр вектор маань Е F вектор гарна. За, одоо бүгдээрээ доор байгаа дөрвөн векторыг параллелаар зөөе. Эндээс векторуудыг харгалзуулаад нэмэх юм бол ЕД дээр нэмэх нь ЕА вектор, ДЦ вектор дээр нэмэх нь АБ вектор, СФ вектор дээр нэмдэг нь БФ вектор. Энэ 6 векторын маань нийлбэр 2 Е вектортэй тэнцүү байна. Энд ЕД вектор болон ЕА векторууд маань эсрэг векторууд байна. Учир нь ЕД вектор, ЕА вектор маань энд параллелаар зөөгдсөн учраас энэ векторыг бид ЕА вектор гэдгээр нэрлээд явах юм бол ЕА вектор, ЕД вектор хоёр маань хоорондоо параллел, ижлэхэн урттай зөвхөн чиглэл нь эсрэг байгаа учраас уг хоёр векторыг бид эсрэг векторууд гэж нэрлэдэг. Өмнөх жишээнүүд дээр мөн гарсан эсрэг векторуудыг нэмэхээр тэг вектор гардаг, тийм ээ. За, тэгэхээр энэ хоёр векторын маань нийлбэр тэг вектор гараад ирлээ. За, дараа нь CF вектор. Энэ байна BF вектор. BF векторыг бид параллелаар зөөгөөд B', F' болгосон. Тэгвэл уг хоёр вектор маань мөн адил хэмжээгээр тэнцүү, хоорондоо параллел, зөвхөн чиглэл нь эсрэг. Тиймээс эдгээр векторууд нь мөн адил эсрэг векторууд болно. Тэгэхээр эсрэг векторуудын нийлбэр тэг вектор учраас энэ хоёр векторын маань нийлбэр тэг вектор гээд гараад ирлээ. За, одоо эндээс DC AB хоёр векторын маань нийлбэр 2 E вектортэй тэнцүү болчихлоо. За, бүгдээрээ DC AB векторыг зөөгөөд энд авчирсан байгаа тийм ээ. Үүнийгээ параллелаар зөөгөөд авчраа тавих юм бол энэ хоёр векторын маань нийлбэр нь 2 E вектортэй тэнцүү буюу давхцаж байна. Эндээс үржих нь хоёрыг бүгдээрээ тэнцүүгийн урд гаргаж тавих юм бол DCAB гэдэг хоёр векторуудыг нэмээд хоёр туваахаар EF вектор маань гардаг байх нэ. За, эндээс EF вектор нь эдгээр векторуудын нийлбэрийн хагастай тэнцүү гэдэг нь EF вектор уг хоёр вектортой параллел гэсэн үг. Хоёрдугаарт EF вектор нь DCAB векторуудын нийлбэр векторын хагастай тэнцүү урттай гэсэн үг. Ингээд манай бодлого батлагдлаа. Дараагийн жишээ бодлогыг та бүхэн мөн адил дэвтэрдээ бодоод дууссныхаа дараа хичээлээ үргэлжлүүлэн үзээрэй.